Сайн байцгаана телевиз үзэгчдээ. Бидний бэлтгэн явуулдаг компьютер хичээлийн ээлж дугаар эхэлж байна. За бидний өнөөдрийн хичээлээр Word програмын нэг гайхамшигтай хэрэгслийг үзэх болно. За энэ болохоор mail merge гэдэг юм хэрэгслэдэг. Tools-ны letters and merge гэдэг mail гэдэг юм mailing гэдэг юм команднаас эндийнх mail merge гэдэг команд бол харагдаж байна. За энэ хэрэгслийн тухай бид нэр авч үзэх болно. Бидний Word-ийн ердийн документыг болохоор өөр програмд үүсгэгдсэн өгөгдлийн баазтай холбож ашигладаг юм аа. За би жишээ болоод нэг програм нээх гэж байна. За энэ жишээ програм нь болохоор өөрөө бол цаана өгөгдлийн баазтай холбогдсон байгаа учраас энэ data source-оо авах ийм цаанхол заавал нэгддэг. Тэгэхээр бид энэ дээр л yes төвчийг дарж тухайн цаана байгаа data source буюу өгөгдлийнхаа баазтай бол холбож авах хэрэгтэй байгаа. За ингээд бид нэр yes дарлаа. За жишээ маань болохоор өөрөө гэрчлэгээ гэсэн юм жишээ тийм ээ. За тэгэхээр энд гэрчлэгээ гэсэн жишээ бол өөрөө нэг хүн хуудастай байгаа. За энэ доотлол одоо харагдаж байгаа хуудасны тоо бол харагдах хэвээр энэ яг нэг хүн хуудастай юм баримт байгаад байгаа. Гисэн хэдий боловч би энэ баримтыг хүн хүний нэрдээ өөрөөр хүн дээр тийм ээ өөрөөр дүнтэйгээр мөн яг өөрөөр хичээл үдсэн байдалтайгаар хэвлэх ийм болцоо болж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн мэдээлэл нь болохоор цаана өгөгдлийн баазтай бүртгэгдсэн байгаа юм л да. За тэр өгөгдлийн баазтай бүртгэгдсэн байгаа мэдээллүүдийг бид нар энэ гэрчлэгийг татаж оруулж иж тэгээд өөр хүндэн зориулсан байдлаар хэвлэх юм байна. За эмхэн зүйлэг болохоор өөрөөр хүнд хаягдсан захиа хэлбэртэй бичиж болно тийм ээ. Бас яг ямар нэгэн эд зүйлээ наадаг шошго лабел байдалтай хэрэгжилж болно, дохтой хэлбэртэй хийж болно тийм ээ. Ингээл яг хүн хүнд өөрөөр хүмүүст хаягдсан өөрөөр мэдээллийг өөрөөр бараантха мэдээллийг агуулсан ийм яг ижил төрлийн доторх агуулгатай. Гэхдээ яг жоохон ялгаатай ийм олон баримтыг үүсгэх болцоо болгодог хэрэгсэл байгаамаа. За тэгээ энэ баримтыг хэрхэн үүсгдэг тухай авч үзэх болно. За тэгэхээр бид нарт яг шинэ баримт хэрэгтэй. За шинэ баримт маань болохоор би цаг алдахгүй тулд ерөнхийдөө энэ баримтыг өөрчлөлт хийцэн байгаа. Гэхдээ дотор нь байгаа энэ хүмүүсийн нэрс тийм ээ энэ онсор өдөр ч юм уу тэр мэдээлүүд нь байхгүйгээр зөвхөн хоосон баримтыг л үүсгэсэн. За тийм хоосон баримтыг бид нээж байгаа. Түүн дээрээ хэрхэн энэ mail merge гэдэг Word-ийн энэ функцийг хэрэгжүүлэх юм бэ гэдгийг энэ удаагийн хичээлээр авч үзэх болно. За бидний энэ ард байгаа баримт болохоор ерөнхийдөө гэрчлэгээ байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг хүмүүсийн хүүхдийн овог нэртэй сурагчийн овог нэр тэгээд сургалтын суусан хичээлийн жил нь байгаа. Тэгээд доотлолт нь болохоор тухайн хичээлээр тухайн гэрчлэгийг авахд үзүүлсэн дүнгийнх нь мэдээлэл байгаа. Тэгээд үтсэх хичээл байгаа. За ийм мэдээлэл хэд хэдэн хүүхдээр бид нар бол байлгаж болж байна тийм ээ. Хүүхдийн нэр нь өөр, авсан дүн нь өөр, мөн яг суралцсан хичээлийн жилийнх нь он нь өөр байдалтайгаар ийм олон баримтыг бид нар үүсгэж болно. Тэгэхдээ үндсэндээ бол ганцхан баримтан дээр нэр ус тийм ээ. Тэгээ үтсэх хичээлүүдийн солигдох байдалтай л орж ирээд байгаа шүү дээ. Гол нь бол. За энэ үйлдэлийг хийхдээ бид нар энэ tools-ны letters and mailing гэсэн энэ командын дотор байгаа mail merge-ийг ашиглаж байгаа. За mail merge-ийг ашиглаж байгаа тохиолдолд өөрөө энэ дээр дахиад энэ mail merge-тэй холбоотой юм хэрэгслийн самбар нэмэгдэж байгаа. Нэг хэсэг юм тавлаар нэмэгдсэн байгаа. За энэ баримтаа хэдүүлээ хаагаад тэгээд шинэ баримтаа нээжзээ. За яг саяын баримттай адилхан ийм баримтын арай нэр өөр нэрээр үүссэн байгаа. Энэ бол зөвхөн тэр баримтын үндсэн цаад мэдээлэл байгаа болохоос тэр нэр солигддог гэсэн байхгүй байгаа гэсэн үг. За энийг бид нар хэрхэн үүсгэхийг бид нар мэдж байгаа. A4 хэмжээтэй бид нар цаас авсан байгаа. Энэ дээр бол A4 хэмжээтэй цаасан дээрээ page border хийж гисэн байна. За page border-ууд нь гоё хийдэ хийж чаддаг болсон. Тэгээ ердийн текстүүдийг бичсэн байгаа. Энэ дээр өөр ямар нэгэн элемент байхгүй. Харин хүүхдийн нэр тийм ээ, овог нэр, дүн, онсор тийм ээ, үдсэн хичээлүүдээр бөглөх мэт тэр хэсгүүд дээр байгаа зөв зай үлдээсэн байгаа. За ингээд нэгэн хуудас A5 гэсэн хэмжээтэй материал бидэрт байна. За энэ материал дээр бид нар тодорхой өгөгдлийн баазтай холбогдоод тэр өгөгдлийн баазаас мэдээлэл аваад өөрөө бөглөөд ингээд хүнийхэн тоогоор хэвлэх ийм баримтыг бол бид үүсгэж байгаа. За тэгэхээр энийг үүсгэхийн тулд эхлээд яг тэр хүмүүсийн нэрс байх хэрэгтэй газар тийм ээ. За овог нэр байх хэрэгтэй газар. За мөн яг энэ хичээлийн жил байх хэрэгтэй гэсэн. Энэ газрууд дээр нь болохоор би текстийн мэдээллийг бичих энэ талбараа бол үүсгэж хэрэгтэй. За текстийн мэдээлэл бичигдэх тэр талбарыг үүсгэж өгөхөд хамгийн тохиромжтой хэрэгсэл текст бокс гэдэг хэрэгсэл байгаад байна тийм ээ. Яг л текст бокс нь өөрөө дотроо курсор орж ирдэг. Тэгээд түүнийг бид нар дэлгэцийн дуртай хэсэгт зөөж тавьж болдог шүү дээ. За ийм учраас бид нар энийг текст боксоор яг энэ талбаруудыг
хийх тавих хэрэгтэй. За текст боксыг сонгож авчаа одоо бид энд тавьж чинь. За мэдээж текст бокс сонгонгууд л өөрөө зургийг ихлэх гэсэн чинь тэрийг бид нэр байхгүй болгосон зургийн талбарыг. За одоо текст бокс мөн тавигдлаа. За текст бокс гэдэг маань өөрөө бол яхаа юм тодорхой хүрээтэй мөн яхаа ард үсгэрийн өнгөнд цагаан өнгөөр будагдсан байдалтай байдаг. За тэрийг бид сүүлд нь янзлна. Дотын бичиг төгсгийнхаа фонтыг бол 14 байхад жоохон том харуулгаар тавьж өглөө. Мөн бичигдсэн мэдээлэл болгон өөрөө болд буюу дузан харагдахаар би бас тохируулга хийж гисэн байна тийм ээ болд. За энэ текст боксыг би бас копидо доош нь тавьчих. Яхаа олон газар их тавьчихсан. Дахин тэгэн оруулж иж байгаа оронд нэг үлдсэн текст боксоо гарын дээрс холооныхаа одоо чирэг даралтыг чирэх үедээ контрол тавьчих дарж байгаа тийм ээ. Гарныхаа контрол тавьчих зүг чирэг даралт хийгээд хавлаа тавьчих. За дараад нь хоёр дүрсээ хоёулын зэрэг сонгож авсан байжгаад хэмжээг нь томруулж чинь ерөнхийд ижил хэмжээтэйгээр томорч байгаа гэсэн үг. За дараагийн дүрсээ мөн яг дахиад хувилж тавьж чинь. За энд бол яг хулганы одоо зөөж байгаа үйлдэл дээр яг хулганы сумны дээхэнд нэг нэмэх тэмдэг харагдаад байгаа. Энэ бол яг копи буюу хуулах үйлдэл явуулж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхгүй бол би чинь ингэ чирээд тавихлаар анхны байсан дүрсэн зөөгдөж штэ. За яг ийм байдалтай бид нар доош нь хувилах ёстой. За энэ хувилах үйлдэлийг бид нар тавчлах үед нэг мөсөн бүгдийг тавьсан байгаа гэсэн үг. За сая аргаар бид нар яг нэг бүрчлэн тавьсан байгаа штэ. За энэ бол зөвхөн ердийн л текст боксыг би яг байх зурууд нь тавиад одоо орхисон байна. За энэ текст боксонтой бид нар тодорхой өөрчлөлт хийх ёстой. Юу гэхэл хамгийн түрүүнд тэгэхээр энэ арт дэвсгэрийн өнгийнхэнд цагаан өнгөөр бодоод тэрийг байхгүй болох хэрэгтэй байна. Мөн яг энэ хар өнгийн хүрээ бас биднэрт зохимжгүй байна тийм ээ. Бичсэн мэдээлэл юм хар хүрээтэй харагдаж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бүх текст боксыг бүгдээрийг нь тэмдэглэж явж байгаад тэгээ баруун төвчөөд орж байгаа холооныхаа баруун төвчөөс маус харьяар формат текст бокс ийм одоо командыг дуудаж хийж байна. За энэ формат текст боксн дээр бид нэр хамгийн түрүүнийхээ ардлын дэвсгэрийн өнгийг бол no fill гэдэг дэвсгэрийн өнгийн дүргэлтийг байхгүй болгож байна. За дараад нь бид нар бол хүрээ шугамыг байхгүй болгох хэрэгтэй. Хүрээ шугам нь өөрөө хар өнгөөр бодогдсон байгаад байгаа. Тэгэхээр хар өнгийн хүрээ шугамыг бас бид нэр no line гэж зааж өгөх хэрэгтэй. Ингүүд энэ маань одоо хүрээ шугам бол байхгүй болж байгаамаа. За босод одоо сонголтууд биднэрт яг одоохонд бол хэрэгтэй биш байх тийм ээ. Энэ дээр хийгээд байх өөр сонголт алга байна. Тэгэхээр бид энийг яг ийм байдалтай хийгээд окей тавьчих тахад болж байна. За одоо бол биднэрт хүрээ шугам байхгүй болсон байгаа. Яг дэлгэсэн дээр бол яг энэ текст бокс байгаа газар бол биднэрт мэдэгдэхгүй л дээ. Гэхдээ бид нар курсорыг яг энэ авчирманд дотор нь дарахад текст бокс л өөрөө бол тодорч харагдах юм байна. Түүнээс одоо бол текст бокс байхгүй болсон гэж одоо ойлгож болно биднэрт бол. За ингээ үндсэн ажилд оръё. Өнөөдрийн одоо энэ удаагийн хичээлийн бидний зорилго болохоор энэ одоо мэйл одоо merge гэдэг хэрэгслийг бид ашиглаж одоо сурах хэрэгтэй байгаад байгаа. За ингээд letters and mailing гэсэн команднээсээ mail merge гэдэг командыг бид сонгож авах хэрэгтэй. За энэ командыг бид сонгож авахлаар 6 одоо яг алхамтай ийм үе одоо дамжиж явах тийм процессыг бол эхлүүлдэг. За тэр процесс дээр бид үе тутамд нь тодорхой асуудлыг шийдэж явж энэ одоо баримтыг цаанаа байгаа өгдлийн бастай холбож юм аа. За хамгийн ихний ээлжинд. За хамгийн ихний ээлжинд бид ямар баримтыг ашиглах вэ гэдгийг одоо сонгох хэрэгтэй байдаг. Өөрөөр бид нар бол энэ mail merge-ийг ашиглан би бол яг захиа үсгэж болох юм байна. Цаасан захиаг үсгэж шүү дээ тийм ээ. Хүн хүндээ өөрөөр хүмүүст хаягдсан өөрөөр хүмүүсийн тухай мэдээлэл өгсөн. Гэхдээ захианы ерөнхий агуулга нь бол дотор адилхан агуулгатай ийм одоо яг цаасан захиаг бид нар бол үсгэж болно. За тэр нь яг letters гэдэг хэлбэртэй байна тийм ээ. За би тэгэл хичнээн одоо хүний мэдээллийн баазыг оруулан тэр хүмүүс бүгдээрэнд нь зориулсан байдлаар хэвлэх болцоотой болно шүү дээ. За хоёрдоорт нь болохоор email message гэж байна тийм ээ. За электрон шуудан. Мөн яг бидний электрон шуудын хэлбэрээр илгээгдэх тийм баримтын одоо юуг бол бас Word дээр бид үсгэж болж байна. За баримтанд дээр орж иж байгаа хүмүүсийн нэр уус тийм ээ. Тэгээд тэр хүмүүстэй холбоотой бусад мэдээлүүд нь ингээд солигдох маягтайгаар өөрөөр хүмүүс рүү зөвхөн өөрт нь хандсан байдалтайгаар ийм одоо мэйлийг бид нэр үүсгэж болно гэсэн. За тэгэл хүн хүнийх нь нэр нь солигдоод өөрөө хүн хүндээ илгээгдэнэ гэж одоо ойлгож байна. За тогтоо бас үүсгэж болно. Envelope гэдэг нь хашаа тогтоо гэсэн үг тийм ээ. Тэгэхээр цаасан тогтоог бид бас байгууллагад хаягдсан байдлаар ингээ ижил загварын ийм тогтоог бол олныг үүсгэж болж байна. За түүний доолт нь болохоор label гэдэг үг байгаа. За label гэдэг бол наалт гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дээр ч юм уу те эсвэл магадгүй тогтны гадна талд наадаг наалтыг бид нар бас энэ label үүсгэж болно. За ерөнхий нэг загвараар тэгтээ бол зөвхөн доторх бичигдсэн мэдээлүүдийн салхитах байдалтай тийм ээ. Ийм одоо яг label үүсгэж болно.
За хамгийн сүүлд нь болохоор директор гэсэн юм сонголт байгаа. За энэ директор гэдэг сонголт нь болохоор би мөн яг түрүүчигтэй адилхан ингээд доторх мэдээлэл нь солигддог. Ерөнхий бичсэн үндсэн мэдээлэл нь бол ижил даагуулгатай мөртлөө цөөхөн дооны мэдээлэл нь солигддог тийм ээ. Ийм баримтыг бид үүсгэж авчаад тэр баримтаараа тэр загвараасаа яг олон хуудастай нэг ийм шинэ баримтыг үүсгэх болцоог олгодог юм хэрэгсэл байгаа. За энэ бол тэр директор гэсэн юм сонголтоор нь ийм зүйл хийх ёстой. За энэ материал дээр бид тодорхой өгөгдлийн баазтай холбогдоод тэр өгөгдлийн баазаас мэдээлэл аваад өөрөө бөглөөд ингээд хүнийхэн тоогоор хэвлэх ийм баримтыг бол бид үүсгэж байгаа. За тэгэхээр энийг үүсгэхийн тулд эхлээд яг тэр хүмүүсийн нэрс байх хэрэгтэй газар тийм ээ. За овг нэр байх хэрэгтэй газар. За мөн энэ хичээлэн жил байх хэрэгтэй гэсэн. Энэ газрууд дээр нь болтой би текстийн мэдээллийг бичих энэ талбараа бол үүсгэж хэрэгтэй. За текстийн мэдээлэл бичигдэх тэр талбарыг үүсгэж өгөхөд хамгийн тохиромжтой хэрэгсэл текст бокс гэдэг хэрэгсэл байгаа даа тийм ээ. За ийм учраас бид энийг текст боксоор яг энэ талбаруудыг хийж тавих хэрэгтэй. За текст боксыг сонгож авчаа одоо бид энд тавьж чинь. За мэдээж текст бокс сонгонгууд л өөрөө зургийн хэрэгсэл гаргаж ирж тэрийг бид байхгүй болгосон зургийн талбарыг. За одоо текст бокс мөн тавигдлаа. За текст бокс гэдэг маань өөрөө бол юм тодорхой хүрээтэй мөн ард өвсгөрийн өнгөнд цагаан өнгөөр будагдсан байдалтай байдаг. Дотын бичигдэх үсгийнхаа фонтыг бол 10 дээр байхад жоохон том харуулгаар тавьж өглөө. Мөн бичигдсэн мэдээлэл болгон өөрөө болд буюу дузаан харагдахаар биес тохируулга хийжсэн байна тийм ээ болд. За энэ текст боксыг би бас копидо доош нь тавьчих. Олон газар хэрэгтэй учраас дахин дахин оруулж иж байгаа оронд нэг үлгсэн текст боксоо гарныхаа контрол хэвтэ зүг чирэг даралт хийгээд хувлаа тавьчих. За дараад нь хоёр дүрсээ хоёулын зэрэг сонгож авсан байжгаад хэмжээг нь томруулж чинь ерөнхийдөө ижил хэмжээтэйгээр томорч байгаа гэсэн үг. За дараагийн дүрсээ мөн дахиад хувилж тавьж чинь. За энд бол яг хулганы зөөж байгаа үйлдэл дээр хулганы сумны дээхэнд нэг юм нэмэх тэмдэг харагдаад байгаа. Энэ бол копи буюу хуулах үйлдэл явуулж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхгүй бол би чинь ингэ чирээд тавихлаар анхны байсан дүрсэн зөвөгдөж штэ. За яг ийм байдалтай бид нар доош нь хувилах ёстой. За сая аргаар бид нар нэг бүрчлэн тавьсан байгаа штэ. За энэ бол зөвхөн ердийн л текст боксыг би яг байх зурууд нь тавиад орхисон байна. За энэ текст боксонд бид нар тодорхой өөрчлөлт хийх ёстой. Юу вэ гэхэл хамгийн түрүүнд тэгэхээр энэ арт дэвсгэрийн өнгийнхэнд цагаан өнгөөр бодоод тэрийг байхгүй болох хэрэгтэй байна. Мөн энэ хар өнгийн хүрээ бас биднэрт зохимж байна тийм ээ. Бичсэн мэдээлэл юм хар хүрээтэй харагдаж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бүх текст боксыг бүгдээрийг нь тэмдэглэж явж байгаад тэгээ баруун төвчөөс орж байгаа холооныхаа баруун төвчөөс маус харьяар формат текст бокс ийм командыг дуудаж хийж байна. За энэ формат текст боксн дээр бид нэр хамгийн түрүүлийнхаа артлын дэвсгэрийн өнгийг бол no fill гэдэг дэвсгэрийн өнгийн дүрэлтийг байхгүй болгож байна. За дараад нь бид нэр бол хүрээ шугамыг байхгүй болгох хэрэгтэй. Хүрээ шугам нь өөрөө хар өнгөөр бодогдсон байгаад байгаа. Тэгэхээр хар өнгийн хүрээ шугамыг бас бид нэр no line гэж зааж өгөх хэрэгтэй. Ингээд энэ маань хүрээ шугам бол байхгүй болж байгаамаа. За босод сонголтууд биднэрт яг одоохонд бол хэрэгтэй биш байна тийм ээ. Энэ дээр хийгээд байх өөр сонголт алга байна. Тэгэхээр бид энийг яг ийм байдалтай хийгээд окей тавьчих дарахад болж байна. За одоо бол биднэрт хүрээ шугам байхгүй болсон байгаа. Яг дэлгэсэн дээр бол яг энэ текст бокс байгаа газар бол биднэрт мэдэгдэхгүй л дээ. Гэхдээ бид нар курсорыг яг энэ авчирманд дотор дарахад текст бокс л өөрөө бол тодорч харагдах юм байна. Түүнээс одоо бол текст бокс байхгүй болсон гэж ойлгож байна. За ингээ үндсэн ажилд оръё. Өнөөдрийн энэ удаагийн хичээлийн бидний зорилго болохоор энэ мэйл гэдэг хэрэгслийг бид ашиглаж сурах хэрэгтэй байгаад байгаа. За ингээд letters and mailing гэсэн команднээсээ mail merge гэдэг командыг бид сонгож авах хэрэгтэй. За энэ командыг бид сонгож авахлаар 6 алхамтай ийм үе дамжиж явах тийм процессыг эхлүүлдэг. За тэр процесс дээр бид үе тутамд нь тодорхой асуудлыг шийдэж явж энэ баримтыг цаанаа байгаа өгөгдлийн баастай холбож юм аа. За хамгийн ихний ээлжинд бид ямар баримтыг ашиглах вэ гэдэг нь сонгох хэрэгтэй байдаг. Өөрөөр бид нар бол энэ mail merge-ийг ашиглан би бол захиа үсгэж болох юм байна. Цаасан захиаг үсгэж шүү дээ тийм ээ. Хүн хүндээ өөрөөр хүмүүст хаяглагдсан, өөрөөр хүмүүсийн тухай мэдээлэл өгсөн. Гэхдээ захианы ерөнхий агуулга нь дотор адилхан агуулгатай ийм цаасан захиаг бид нар бол үүсгэж болно. За тэр нь letters гэдэг хэлбэртэй байгаа юм тийм ээ. За би тэгэл хичнээн хүний мэдээллийн баазыг оруулан тэр хүмүүс бүгдээрэнд нь зориулсан байдлаар хэвлэх болцоотой болно шүү дээ. За хоёрдугаарт нь болохоор email message гэж байна тийм ээ. За электрон шуудан. Мөн бидний электрон шуудан хэлбэрээр илгээгдэх тийм баримтын юуг бол бас Word дээр бид үүсгэж болж байна. За баримтанд дээр орж иж байгаа хүмүүсийн
нэр уус тийм ээ. Тэгээд тэр хүмүүстэй холбоотой бусад мэдээлүүд нь ингээд солигдох маягтайгаар өөр хүмүүс рүү зөвхөн өөрт нь хандсан байдалтайгаар ийм одоо мэйлийг бид нэр үүсгэж болно гэсэн үг. За тэгэл хүн хүнийх нь нэр нь солигдоод өөрөө хүн хүндээ илгээгдэнэ гэж одоо ойлгож байна. За тогтоо бас үүсгэж болно. Envelope гэдэг нь болохоор тогтоо гэсэн үг тийм ээ. Тэгэхээр цаасан тогтоог бид нар бас байгууллага таягдсан байдлаар ингээ ижил загварын ийм тогтоог бол олныг үүсгэж болж байна. За түүний доолт нь болохоор label гэдэг үг байгаа. За label гэдэг бол наалт гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дээр ч юм уу те эсвэл магадгүй тогтооны гадна талд наадаг наалтыг бид нар бас энэ label үүсгэж болно. За ерөнхий нэг загвараар тэгтээ бол зөвхөн доторх бичигдсэн мэдээлүүдийн солигдох байдалтай тийм ээ. Ийм одоо яг label үүсгэж болно. За хамгийн сүүлд нь болохоор директор гэсэн ийм сонголт байгаа. За энэ директор гэдэг сонголт нь болохоор би мөн яг түрүүчигтэй адилхан ингээд доторх мэдээлэл солигддог. Ерөнхий бичсэн үндсэн мэдээлэл нь бол ижил даагуулгатай мөртлөө цөөхөн дооны мэдээлэл солигддог тийм ээ. Ийм баримтыг бид үүсгэж авчаад тэр баримтаараа тэр загвараасаа яг олон хуудастай нэг ийм шинэ баримтыг үүсгэх болцоог олгодог ийм хэрэгсэл байгаа. За энэ бол директор гэсэн ийм сонголтоор нь ийм зүйлийг хийх ёстой. За тэгэхээр бид нар бол энэ удаагийнхаа хичээлээр ямар төрлийн баримтыг үүсгэх болох вэ гэдэг хүртэл үзлээ. Тэгээд ерөнхий зорилго бол бид нар цаашдаа энийг үзэж үүсгэх ёстой маа. За ингээд энэ удаагийн хичээл маань үгээр өндөрлж байна. Дараач хичээлээр дахин үзэж энийг үзүүлэн заах болно.